Амар минь дүү. Туулаа нэвэртэй гэсэн юм гинвэлээ. Сонсогчдоос ирүүлсэн эвгүй сонин түүхүүд. Би хүүхэд байхасаа элдвийн сонин зүйл хараад байдаг байсан юм. 3 дугаар ангийн жоохон хүүхэд байхдаа өөрийн 4 цагт нойрон дунд шээс хүрээд гараад би засч байх үед хашааны маань уртхан талд байх шонгийн модны дэргэд шонгийн модны талаар татсан өндөр цав цагаан царайтай хав хар хувцастай хүн над руу хараа зогсож байна. Харсан зүйлдээ итгэхгүй сайн лавшруулж харж байж үнэхээр хүн шиг зүстэйж хүн биш байна гэдгийг нь ойлгоод аав ээжигээ дуудаж гэртээ ороод айн байж унтлаа. Ер нь манай тэр хавийг хүмүүс юмтай л гэдгийг. Энэ явдлаас хойш 10 дугаар анги төгсөх хүртэл элдвийн юм хараагүй байж байгаад зуны нэгөөрөө найзуудтайгаа хэсэг хөгжилдөж байгаад 11 цагийн үед гэртээ харваа. Аав ээж хөдөө явчихсан. Би гэдэг хүн гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд гаднаас орж ирээд ороо засчаад гэрлээ унтраагаад хүнчлөө нөмрөө дөнгөж дуусаа дээшээ гартал миний хажууд хав хар хувцастай царай нь мэдэгдэхгүй хүн шиг юм хажуу зогсоод дээрээс харж байдаг юм да. Унтаачгүй байхад цонхоор гудамжны гэрэл байшин доторхыг гэрэлтүүлж тэр хард зүйл дээрээс манд хараад л байсан. Миний бие хөшөөд хүйтэн хүс нуруу даагаж урсаад хамаг бие чичирч байлаа. Ёо яста мэддэг маань мигзэм юу байдгийг бүгдийн аманд уншсан. Нэг мэдхэд маш их ядраад тайвшраад унтаад өгсөн байлаа. Унтаад өгсөн ч гэж бараг ухаан алдсан бах уу. Энэ явдлын дараахан найзуудтайгаа уулзаад таксийн цуг мөнгөөрөө нэг халамцуу найзгаа гэртэн дөхүүлж өгөөд өөрөө алхаж харихаар болсон юм. Дарихийн замаар тавчлаад арай баг алхъя гэж бодоод алхаж байлаа. Намар цаг нилээд сэрүүн орсон байсан болохоор баг зэрэг даарах шинжтэй. Тэгсэн уртхан талд нэг залуу хизээ гарч ирснийг анзаарсангүй. Надтай нилээн удаан хамт алхлаа. Гинтхэн нэг хаалгачгүй хашааны наахнуур нөгөө ядуугийн зовлонгийн кино байдаг та. Тэрний эмгэн сүнс шиг л хид анивчаад алга болчихлоо. Харанхууд худлаа харждгийн багтаа гэж бодоод 10-аад алхмын зайтай явсан залуугийн зүгт бараг л гүүгээд очтол нэрээ хаалгач байхгүй хашаа руу хашаанд нь бүр айлч байхгүй нэг гэрийн буйртай эзэнгүй хашаа. Тэр үед нь тоогоогүйч харин маргаашнаас нь жинхэнэ зовлон ээж нь эхэллээ. Шүн яг зүрмгэлж байтал чихэн дээр хүнд өвчтэй гэмээр хүн амьсгалж гарав. Би ихэндээ зүудлээд байна гэж бодоод жоохон сэргээд сонстол яалтчгүй яг хажууганд маш хүн дээр нэг хүн амьсгалаад байсан юм. Хэсэг сонсож хөвтөд гэрлээ асаатал айжмаар чимээ намжаад ирэв. Айд сандрахыг бодолгүй хэсэг өөр зүйл бодож байгаад нойрондоо дийлдээд унтаад өглөө. Тэгээд маргааш нэг найзыгаа дуудаад хамт онохоор болвоо. Урд шүний явдлыг хэлтэл намайг шоолоод байна найз маань. Тэгээд унтж байтал яг шөндөөнтийн үед намайг нударч ирэх юм. Гэхдээ яаваа гэтэл чихэн дээр нэг хүн амьсгалаад байна. Гэх үед нойроо сэргэн сонстол хяалтчгүй нөгөө нэг хүнд амьсгаа. Найзтайгаа арай ихэн 2 хоноод тэгээ найз маань бараг зүхтах шинжтэй явсан юм. Тэрнийг явсны орой хүчтэй шуурж тоог нэг тасраад нэг хэрээд тог тасрах үеэр нөгөө хүнд амьсгаланд сонсогдоод тог ирэхээр нөгөөх нь намжаад арай гэж л өглөөтэй золглоо. Гэхдээ өнөөх юм найзыг манд агчихсан байсан. Найз маань өглөө унтаж байхад гэр дотор нь хөлийн чимээ сонсогдоод ард нь алхаж ирээд шилэн үзүүнийх нь ард амьсгалаад байсан гэсэн. Найз маань айсандаа хөдөлж чадахгүй хөвтөд тэгсэн өнөөх нь араас нь шилэн үзүүнийх нь үсийг шажигнтал хатсан гэж байгаа. Тэр үед ухаан нь балартаад нэг мэдсэн өд өнгөртөл унтсан байсан гинлээ.
Бид хоёр аль нь лам хараар явж нилээ юм болж байж гайгүй болсон юм. Одоо ч ихсэн үе санаандгүй байж байхад янз бүрийн юм харагддаг л юм. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Гэсэн юм гинвэлээ. Энэ явдал намайг хүүхэд байхад болсон юм. Эмээ өвөө маань хотоос 20 км зайтай цусланд амьдардаг байлаа. Ухаан орсон цагаас эмээ өвөө дээрээ өссөн учраас хичээл орсон ч хагас бүтэн сайндаа эмээ өвөө дээрээ очдог. Тэр цуслангийн ихэнх хүмүүс нь настай хүмүүс байдаг байсан юм. Зундаа эмээ өвөөгийн хүүхдүүд цуслан дээр ирж бүгд нийлж аваад зүлгэн дээр хөл бөмбөг, волейбол тоглож өдрийг өнгөрөөнө. Манай тэнд Нүрзэд гэж өвөө байлаа. Нэрийг өөрчлөв. Ихэнхдээ халамцуу явна. Хүүхдүүд тоглож байхад ирж хам тоглох айдаад бөмбөгөөрж аваад үнэрлэж уйлахаас бусдаар бол гим хоргүй хөөрхий. 100 өнгөрч намар хичээлдээ орлоо. Намар нилээн сэрүүн орсон хойно хичээл амраад өвөө эмээ дээр очтол цуслангийн маань 20-одхон айл нилээд хөл хөдөлгөөн болсон байна. Орж гарсан хүмүүсээс сонсох нэ хаяахан ирж бид нартай волейбол тоглодог байсан нөгөө Нүрзэд өвөө өөд болсон гин. Тэтгэврээ авах гэж хот руу ороод сурсан зангаараа дотор халаах юмаа авч угаад нэг цайны газар орж хоол идсэн юм билээ л дээ хөөрхий. Ширээнийхээ ард унтсан настанг үйлчлэгчин сэрэх гэсэн харамсалтай нь хоолндоо хахаад нас барсан юм билээ. Энэ тухай цөөхөн хитгэн айл байдаг цуслангийнхан ам уруулдуулан нэгнийхэнтэй орж хол ойрын ховжив болгон ярилцгааж байв. Ахин хэдэн 7 хоног өнгөрч эмээ өвөө дээр очиж хонж байтал шүн дунд ахыг маань хашаа нүдэн дуудаж айл шатлаа түрглээрэ гэсэн дунаар сэрсэн юм. Ах шувцаа өмсөж гараад шатажгүй айл руу явлаа. Тэгээд гал команд хэсэг хугацааны дараа ирсэн ч байшингаас нь юу ч үлдээгүй юм билээ. Ах шүн хэдийн үед ирснийг мэдсэнгүй. Өглөө нойрон дунд эмээтэй шүн болсон зүйлийн талаар ярилцаж байна. Нойроо сэргээх гэж сонсох нэ. Өнөөх талигч Нүрзэдгуайн байшин яг 49 хоног дээрээ шатсан. Галын шалтгаан нь зулнаасаа гал дамжин гарчээ гин. Гэрт нь 2 хүн байгаад ах маа нэг найзтайгаа орж аврах гэсэн чинь хаалгыг нээвгүй юу улаан ангал өдөөс нь дүрлцээд орхын эцсгүй байсан бөгөөд өөрөө ч галд нилээдгүй төлөгдөж ирсэн байсан. Гэрт нь байсан хүмүүсийн тухайд гэвэл тэр айлын том хүн бас хажуу айлын үеийнхэн бололтой бас нэг ахтай хамт арх уужилтэй. Тэгээд мэдээж 49 хоног дээр нь ийм зүйл босонд хүмүүс их эвгүүцэж байсан. Засал номыг нь хийсэн лам хэлэхдээ арх уусан хүн хахаж өгөх нилээд ивгүй араасаа юм дагуулах гээд байдгийм гэж хэлснийг манай цуслангийн хинэн ч юм олд сонсоод цуслангаар нэг яриа болов. Ингээд нилээ хэдэн сар өнгөрч цагаан сар дууссаны дараа талигч Нүрзэд өвгөний их нэртэй хот буцах гэж байх үед санаандгүй таарсан юм. Сэхэтэн байрын илүү дутуу үг байхгүй ихээ цэвэрч имгэн байсан ч тэр золгүй явдлын дараа нүдний харц нь бүхэж харсан зүгтээ гүлэрч үс хэцгэн сэгсийсэн хувц хонронч нэвсийсэн их эвгүй харагдаж байж билээ. Эмээ өвөө дээр маань зочид бараг өдөр болгон л орж гардаг болохоор би наан цаана нь мод өхүүлэнгээ их ховжиг олд сонсноо. Тэгсэн тэр хавьд байдаг нэг хэрэг дуртай ааг орж ирээд ярьж байна. Нүрзэдгуайн чавганц шүн унтаж чадхаа байсан гинэ. Талигч нөхөр нь хүүхдүүдийнхэн сүнсэн шүн болгон орж ирээд юу нь мэддэхгүй хараа зүгсээр байгаад хаалгаас аваад гарчихдаг гин. Гих зүйлсийг ярьж байхыг нь тод сандаг юм. Тэр явдлаас хэдхэн хоногийн дараа эмгэнэ шатаад тэнгэр боллоо. Тэр гэр бүлээс баг хүү гих нэг залуу л үлдлээ те. Засал хийсэн лам нь 10 жил энэ байшинд амьдралгүй гэр барьж амьдраарай гэж хэлсэн гин. Одоо баг хүн инх тунх эсэм мэнд амьдарч байна лээ.
1993 он байлуу да. Бацаан байхад зээл 130-аар булганы 3 булгаас хар хорин орох замд нилээд хүмүүстэй хамт явж байлаа. Тэгээд жолооч ах зогсоод "За, энд бүгдээрээ буудалж амарцгаая" гэд буудаллав. Гэрийн ханны эсхийгээр өөрийгөө ороогоод толгоогоо гаргаад хажууд хорхироо дунтаад өгдөг юм. Өглөө боллоо. Жолооч ах Пэгээ уншаад л байна. Пэ минь энийг аваатгааж, Пэ минь энийг авчихгүй яасан юм бэ гэдэл уншаад байна. Өнөөхөөг нь очиод харсан хугархаасан байна. Тэгсэн тэрийг нь шүнжин нэг эмэгтэй хүн "Самаа авъя, самаа авъя" гэж нэхэд унтуулаагүй юм гэсэн. Тэгэхт нь би их л гайхаж билээ. Тэр нь эзэнтэй сам байсан юм билээ. Хээр унсан сам толь зэргийг авч болдоггүй нь тийм учиртай байх нь. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад арч хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очиж цаг алдалгүй үзэх юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудас бий. Түүнийг бас дагаарай. Би баярлана. Бас урам аавна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.